Сайн байна уу? Хиний хүүхдүүд байна? Хиний хүүхдүүдийн инх юм байна? Хиний хүүхдүүдийн дэрэн байна? Хиний хүүхдүүдийн мадал маань. За ингээд бид гурав Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн 3 дугаар түвшний оюутнууд байгаа. Тийм шуутай айгу зүрлдэг байсан манай дээд курсын ах эгч нар маань. Тэгээд дандаа ингэ шуу шиг ингэж байдаг гэдэг ийм дэгдэх нүүртлийн ийм хувцан дээр наадаг ийм стикер шиг юмтай бид нар байжсэн хослоод. Тэгээд за ер нь хэдүүлээ ер нь сонирхлоороо ингэ зүгээр бичлэг хийгээ үзье юм үзье гэ зүгээр ийм сонирхлоороо нэг аккаунт нэгээд тэгээд засгийн газрын хойно энэ цэцэрлэг түрээлнийг анх танилцуулж исэн бичлэг хийжсэн. Тэгээд нэрээ юу гэх гэж бодож байгаа зүгээр л нэгэн зүгээр санаандгүй ингээд кодороо IG22D гэж ч юм уу дарт нь ингээд нөгөө шувуу гэж birthday гэж бичсэн чинь хүмүүс нөгөө нэг нэлээд имжлэг хийсний дараа хүмүүс таньсан байсан байхгүй. Тэгээ хажуугаар зурж ирсэн энэ гурав хин блэ энэ хоёр чи юу вэ? Энэ хин блэ нэг бичлэг хийд юм аа нэр нь юу вэ гэд амар олон хүнтэй таарад тэгэхээр наа нэрийг тогтоох хэрэгтэй байна. Нэрнээс хамаг юм эхлэх юм байна гэж бод. Тэгээ ер нь юу гэж болох уу гэж агаад хиний хүүхдүүд үлээ гэж нэг хальт хүмүүс сонсохоор нь хиний хүүхдүүд гэж болох юм шүү дээ. Тэгвэл бид нар чи хиний хүүхдүүд юм бэ гэж хэлж болох юм байна гэд тийм нэрийг өгсөн. Одоо шин гаргамааргүй одоо ажлын үдүүдмээргүй тийм болбороо байгаа. Садыг байдмаар сансрын үдүүдмээргүй тийм болбороо байгаа. Боцгэр гаргамааргүй хөдөлгөөнд үдүүдмээргүй тийм болбороо байгаа. Ерөнхийн яг нөгөө нэг оюутны амьдрал яг юу тохиолддгийг, дүн нь яаж гардыг, өдрүүд нь яаж өнгөрөөд байгаа гэдгийг л одоо хошин шогтой хослуулад үйлчлэлтэй маяг хүрхийг зорддог. Тэгээ Instagram-ыг бол ялчгүй ингээ нөгөө нэг насны өөрчлөлт байгаа шүү дээ. Яг Gen Z тэгээд одоо 30 гарсан тийм залуу үеийнхэн тийм хүмүүс их хвчлэн хэрэгэлдэг болохоор яг бидний мааз ч юм уу тийм зүйлийг илүү ойлгоод байгаа юм шиг санагддаг. Тэгээд ялчгүй Facebook анх яг дүнж орж ирээдэг байсан. Одоо баг монголчуудын тэн хагас нь үгүй барыг хинхэн Facebook-ыг хэрэгэлдэг болохоор тэнд орж ирээд яг хүмүүс нөгөө нэг амар олон сөрөг мэдээлэл ихтэй шүү дээ Facebook. Тэд нартай ингээд уусаа жоохон сөрөг болцсон юм уу өөрсдийнх нь ингээд бодол сэтгхүү. Тэгээд тэрнээсээ авахуулаад ерөнхий юм ялгаа гардаг баг. Тэгэл нэг юм ингэж санагдсан юм надад болохоор Facebook дээр ингээд Facebook үзээд тахлаар дандаа юм сөрөг мэдээллүүд бүр амар их гардаг. Тэгэл эсвэл юм хүмүүсийн шар мэдээ тэр доор ингээ хүмүүсийн алдчихж байгаа юмнууд ингээл бүр амар их ингээл хандлт авдаг хгүй юу. Тэнгүүд Facebook нь угаасаа яг тийм зүйлийг өөгшүүлсээр хагаад тэр тал руугаа нэлээ ингээ хүчсэн жоохон муу тал руугаа. Instagram дээр болохоор тэр нь арай бага. Нөгөө хийхэн гадаад контент бүтээгчүүд байдаг ч юм уу тийм учраас тэр нь арай бага байдаг болохоор яг тэрнийхээ зөрүүгээр Facebook руу ороод ирэнгүүт одоо сөрөг юм нь жоохон нэмэгдээд байгаа юм гэж хараад байна. Би хэмбэ чиний би чамд хэлж өгсөн хэвби аваа юу өвөгөчи аваа болоод ораа. Гэтэ бид нар аль болох юм жижигхэн контентоор чамаагүй юм нэг юм мэдлэг олох хэрэгтэй байна гэж бодоод идэгин. Тэгээд бид урагчин нөгөө нэг ирээдүйд нэг редакцтай болно гэсэн мөрөөдөлтэй хүмүүс ахгүй. Тэгээд хамгийн жижигхэн бичил эхлэн энэ гэж үзэж байгаа юм. Айрэг ууя. Зүйтэй миний хүү айрэг уулгүй яах вэ? Айрэг ууя. Машин хар ууя. Яа.